Дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссоос 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр улсын их хурлд ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх хэрэгжүүлээний байдлын талаарх 24 тэлтгэлийг Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 115 дугаар зүйл заасны дагуу хууль зүйн байнгын ороо 2024 оны 25 оны 4 дугаар сарын 30-ны өдрийн уралдаанаараа хэлэлцлээ. Монгол Улс дахь хүний эрх хэрэгжүүлээний байдлын талаарх 24 тэлтгэлийг Байнгын орооны хуралдаанд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн дарга сүнжид болон сэдэв тус урыг хариуцсан илтгэгч комиссийн гишүүд танилцуулсан болно. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс уг илтгэлийг судалгаа, тайлан, хяналт шинжилгээ, үнэлгээ, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл, дүгнэлтэд үндэслэн дараах 6 бүлэг сэдвийн хүрээнд бэлтгэсэн байна. Үүнд 1. Монгол Улсын их хурл болон аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлчдийн хурлын 2024 оны ээлжид сонгуулиар сонгуулийн эрх бүхий иргэд нийтээр шууд тэгш эрхийн үндсэн дээр саналаа чөлөөтэй нууцаар гаргах үндсэн зарчмыг хэрэгжүүлсэн байдалд дүн шинжилгээ хийж шийдвэрлэх асуудлыг тодорхойлж цаашид авах арга хэмжээний талаар 2. Өмгөөлөгч, сэтгүүлчийн аюулгүй байдал хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж баталгааг нэмэгдүүлэх талаар 3. Цахим хөгжлийн суур нөхцөл, хууль сахиулах, ял эдлүүлэх ажиллагаанд ашиглаж буй зарим төрлийн технологийн хүний эрхийн үнэлгээ, хиймэл оюун ухааны бодлого зохицуулалт болон хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хийдэл ба хэрэгжилтийн талаар 4. Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй гендер цорилсан хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал, цаашид авах арга хэмжээний талаар 5. Эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд дах бэлгийн хүчирхийллийн хохирогч, хүүхдийн эрх хамгааллын асуудлын талаар 6. Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт болон цаашид авах арга хэмжээний талаар тусгажээ. Байнгын орооны хуралдаанаар уг асуудлыг хэлцэх үед улсын хурлын гишүүн энэ алтан уяг мөрдөн байцаах, прокурор, шүүх зэрэг хяналтын байгууллага хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд иргэний эрхийг зөрчиж буй эсэх асуудлыг тодорхойлж, эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, магадлангаар оруулах процессын тэгш шударга байдлыг хэрхэн хангах талаар улсын их хурлын гишүүн Им Нарантуя Нара Монгол Улсын засгийн газраас хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан төсвийн үр дүнгийн талаар хүүхэд хамгааллын төсөв нэмэгдэж байгаа боловч бэлгийн хүчирхийллийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авах боломж хязгаарлагдмал хэвээр байгаа шалтгааны талаар хүүхэд гэрүүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын үйл ажиллагааны үр дүнг хэрхэн нэмэгдүүлэх талаар улсын их хурлын гишүүн Даваагийн Цогтбаатар хүний эрхийн үндэсний комисс нь Монгол Улсын их хурлаас томилогддог байгууллагын хувьд хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийн хэрэгжилт, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар өргөдөл гомдол гаргасан тоо баримт болон тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар улсын их хурлын гишүүн Сайн Зориг 2019 онд үндсэн хуульд оруулсан улсын их хурлын сонгуультай холбоотой өөрчлөлтийн талаарх хүний эрхийн үндэсний комиссийн байр суурийн талаар улсын их хурлын гишүүн Цэ Сандаг Очир Монгол Улсын хүний эрх хэрэгжүүлээний байдлын талаарх 21, 22, 23 дугаар илтгэлтэй холбогдуулан улсын их хурлаас баталсан тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байгаа, эдгээр шийдвэрийн биелэлд хангалтгүй байгаа тохиолдолд илтгэл, тайланг, боловсруулах, үр ашиг, ач холбогдлыг хэрхэн үнэлэх талаар шүүх прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд ахиц гаргахын тулд ямар арга хэмжээ авсан талаар салбарын холбогдох байгууллагууд сургалт сурчлагын чиглэлд хэрхэн хамтран ажиллаж байгаа болон тухайн байгууллагуудын ажилтнуудын хүний эрхийн талаарх мэдлэг ойлголт нь ямар төвшөнд байгаа талаар асуулт асууж хариулт авсан болно. Байнгын орооны хуралдаанаар улсын хурлын гишүүн П. Сайн Зориг хүний эрхийн асуудал нь зөвхөн хууль зүйн байнгын орооны асуудал биш бөгөөд парламент цаашид ямар асуудал дээр бодлогын шийдвэр гаргах, ямар асуудал дээр зохион байгуулалтын шинжтэй арга хэмжээ авч төрийн бусад байгууллагыг чиглүүлэн ажиллах зэргийг анхаарах талаар хүний эрхийг хангах асуудал нь урт удаан хугацаанд үргэлжлэх процессын шинжтэй үйл явц гэдэг утгаараа түүнд зарцуулах төсөв, хөрөнгө, нэг удаагийн шинжтэй бус хэрхэн давтамжтайгаар төрийн бодлого шийдвэрийг үргэлжлүүлэх гэдгээс хамаардаг тул илтгэл тусгасан саналуудыг бодлогын шийдвэр зохион байгуулалтын шинжтэй арга хэмжээ, төсөв санхүүгийн хүрэлцээгүйгээс шалтгаалж хүндрэл үүсэж байгаа асуудлууд зэргээр ангилж тодорхой тусах шаардлагын талаар
мөн сонгогдох эрхийн хэрэгжилтэй холбоотой үүсэж байгаа болон цаашид үүсэж болзошгүй хүний эрхийн зөрчил, эрсдлийг тооцож, илтгэлдээ тусгасан нь зүйтэй талаар үндсэн хуулийн цэц дээр үүсэж байгаа сонгуулийн хууль тогтоомжтой холбоотой маргаануудыг холбогдох байнгын хороод нь анхаарч, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагын талаар мөн технологиос хүнээ хамгаалах бус технологи ба хүний эрхийн тэнцвэртэй байдлыг хэрхэн хангах, технологи эзэмшигчийн хариуцлагыг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудалд анхаарах, үндсэн хууль заасан шударга шүүхээр шүүлэх эрхийг шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт гэж томьёолон тусгасан нь зөв зүйтэй талаар тус байр суурь илэрхийлсэн болно. Монгол Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115-ын 5 дахь хэсэгт энэ хуулийн 115-ын 2-ын 3, 115-ын 2-ын 15 заасан илтгэл тайлан холбогдох байнгын ороо нэгдсэн хуралдаанд заавал танилцуулах бөгөөд бусад тайлан илтгэл мэдээллийг холбогдох байнгын ороо хэлцээд шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд танилцуулж болно гэж заасны дагуу Монгол улс дахь хүний эрх хэрэгжүүлээний байдлын талаарх 24 дахь илтгэлийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол улс дахь хүний эрх хэрэгжүүлээний байдлын талаарх хүний эрхийн үндэсний комиссийн 24 дахь илтгэлийг хэлэлцсэн талаарх хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье.